За сайн байна хаа. За өнөөдөр та бүгд маш гоё жор хийж өгнө. За жор гэж юу н хоол хийж өгнө. За энэ юу гэхээр уугар бингээр хийсэн маш гоё сонирхолтой хөнгөн 5 минут болдог жор хийж өгнө. За тэгээд уугар бин өнөөдөр би худалдаж авчаад гэртээ очиод жороо хийхээс өмнө та бүхнийг танилцуулмаар байгаа. За энэ чинь юм QR код болсон манайха бүгд. За тэгээд энэ QR код яадаг вэ гэхээр уугар бинтэй 1000 жор гэдэг. За энэ жир миний бол маш их олон бичлэг байгаа. За тэгээд уугар бингээр хэрхэн олон төрлийн бас гадаад Европ болнуудыг хийж болох вэ гэсэн бичлэгүүд байгаа. За би та бүхэнд одоо ингэж шилэл үзүүлвэл гар утсаасаа зургийг ингэж аваад шууд ингэж оронгууд энэ яаж юм гэхээр шууд ингэж жороод ороод ирж байгаа. За энэ жоруудыг би та бүхэнд ингэ харуулсан заяа. За энэ жорууд болохоор жишээлбэл одоо за бууцаатаа шин тэ яслагтаа юм хорцгонгууд миний орцгийг гараад ирж байгаа. За тэгээд та бүгд өөрөө магадгүй одоо юу гэдэг та сайн хоол хийж чаддаг хүн биш юм билүү те. Зүгээр айхын одоо тийм аюул байхгүй. Шууд энэ 1000 жороосоо бид бүх жороо аваад дуртай яваад дагаад их боломжтой маш олон төрөл байгаа. За одоо би энэ чинээс ямар ч уур бингээ аваад хөлдөөгчтэй хэсэгт нь бол дандаа байдаг. За ингэ төмөр явж боломжтой. За өнөөдөр би та бүгдэндээ уур бингээр маш гоё хоол хийж өгье. Ингээ хоолоо хийж эхлэе. За юу гэхээр надад одоо энэ чи цэцэг байцаа брокколи хоёрыг болгоод хөлдөөцсөн нэг гоё Японы бүтээгдэхүүн байна. За энийг та заавал ийм ихгүй. Одоо дэлгүүрээс брокколи цэцэг байцаа те аваад хөлдөөцсөн тохиолдолд та бүгд энийгээрээ маш гоё одоо хоол хийж болох нэ. За ямар хоол өгвөл одоо жишээлбэл би та бүхэнд маш гоё Аз маягаар бол брокколи цэцэг байцааг шарж үзүүлье. Тэр хамгийн түрүүнд бид нар уугар бингээ бэлднэ. За ингээд би нэг талаас нь авлаа. Нэг талаас нь авлаа. За энэ хайрын дагуу би ямар ч тосмосны юм бол хийгээгүй байгаа. За ингээд уугар бин маань өөрөө тослог. За тэгээд өөртөө бүх юм агуулсан байдаг учраас бид нар ерөөсөө хайрлан тавыг ямар ч хайрлан тавыг тослох хэрэг байхгүй. Наалдна гэж ярих байхгүй. За тэгээд баг зэрэг шарж агаад жоохон хайрс дотоод ирэнгуут нь нөгөө тишнаар болчих. За энэгээр одоо дуустал нь шарна гэсэн үг. Надаа энэ ч гоё юм одоо эрдэн шиш байна. За тэгээд гол нь амтлагаа байгаа юм бидний. Амтлагаандаа яаж хийх вэ гэвэл цэцэгт байцаа брокколи хоёроо би сайхан ямар гоё өнгөтэй нь хараа штэ. За энэ бол жишээлбэл одоо зориултын дагуу одоо болгоод хөлдөөцсөн. За тэгээд энээс бид нар баг зэргийг одоо тавган дээр авч агаад амталж шарна гэсэн үг. За надаа юу хэрэгтэй вэ гэхээр шар буурцны цуу, соёо соус гэж ярьдаг те. За мөн дээрээс нь одоо ойстер соус гэдэг хясааны сүмс гэж нэрлэдэг. За тэгээд энэ бол ерөнхийдөө ногоог хуурхлаар илүү их гоё тийм махны амд ордог юм. Тэд маягийн амтлагч байдаг. Одоо ойстер соус гэдэг тэмлээд байгаа бүх дэлгүүрт бол байдаг. За энийг та бүхэн лавшаа мавшаа одоо юу гэдэг будаатай хуурга мурган жоох нэг ихэд амар гоё амд орно. За мөн дээрээс нь одоо гүнжтийн тос гэж үүдэг. За би өнөөдөр бол 0 калоритой гүнжтийн тос сонгосон байгаа. За энэ их гоё зөөлөн лайт байдаг учраас хурц амттай биш. За тэгээд надад энэ ч баг зэргийн одоо гүнжтийн үрний одоо нухаш гэж байдаг. Одоо хуурайгаар нь ингээд нухацсан тэр нундаг гэсэн үг. За тэгээд дээрээс нь хатаасан хуурч хатаасан сармис байна. За ногоогоо хуурахтаа ерөөсөө маш энгийн хуурна. За би одоо юугаа хамгийн хүчтэй дээр нь халаалаа. За баг зэргийн гүнжтийн лайт тос, оливын тос байж болно. Зүгээр гэрчин байгаа урамлын тос байж альгээр нь хийж болно. Гол нь бидний амтлагаа байх ёстой. За эрдэн шишээ бол шууд хийхгүй. Энийг гоё хуурсны дараа яг л энэ бол хагас даадсан бүтээгдэхүүн учраас өөрөө их зөөлөн усрахаг байгаа. За тэгэнгүүтээ баг зэргийн чимэх чүлээ жоохон чимэх давс хийгээд үг. За тэгээд ойстер соусаа хийнэ. Ойстер соусаа хийх яах вэ гэхээр тэгээ сайн хуурж байгаа тийм. Тэгвэл ойстер соус маань өөрөө шатна. Тэр баг зэргийн одоо градус багассан тохиолдолд бид нар ойстер соусаа хийж шүү заяа. За ер нь жоохон шагдаад ирэхээр яах вэ? Жоохон шагдаад ирэхээр соёо соус баг зэргийн маш жоохон нэг цайны ард. За ингээд зөвхөн сайн шарах нь биш харж байгаа. За тэгэхээр яг үгтэй бид нар сая брокколигаа шарсан. За бид нар брокколи маань яаж ийм гэхээр ийм гоё шаргал гоё төлөгдсөн. Дээрээс нь цууны өнгө ороод ирж байна. Үнэр нь шууд гоё амилж байгаа гэсэн үг. Хатаасан сармисаа бид нар баг зэргийн хийгээд өгч. За энэний гоё энэ шарагдж байгаа явцад гоё амт орно. За хатаасан сармисыг одоо чинь дараа нь чинь аль алин дээр зүгээр хийн. За одоо бидний нөгөө пис пас хийгээд байгаа асуудал бол багассан. За тэгэнгүүт яах вэ гэхээр ойстер соусаа хийгээд цөмөрөөс хутгах гэсэн үг. За энэ өтгөндөө юм хальт юм өтгөндөө сүмс байдаг. За одоо сайхан хутгаад өгч. Вау, тэгэнгүүт ингээ хардаа нэг юм одоо нэг юм Аз маягийн нэг юм хуурга муурга юм гялцсан нэг юм өтгөн одоо сүмс байдаг шүү дээ. Яг тийм маягийн одоо үнэр одоо амт бол гарч ирнэ. За ер нь их гоё тийм махтай юм шиг тийм мэдрэмж төрүүлдэг.
За энэ юм тэгээд Аазууд ч нөгөө багхаа махаа тэгээд яаж гоё маш олон ногоо хийж байгаа гоё махны амттай болгодгүй гэдэг маягийг сүмс واخгүй. Бид нар бол их мах идэх чи хаяаж гисэн гоё ногоогоо ингээд гэтээ махны амт байгаад идэг. Юу ячаад их гоё болж байгаа. За ингээд сүмс нь их гоё харж байна уу та бүгд. Их гоё ингээд ойроос харуул юм гялтсан өтгөн юм улаан уурн. За одоо ингээд гоё шарагдаад ирэхлээр яах вэ гэхээр бид нар эрдэн шишнээсээ баг зэрэг хийгээд өгнө. За ингээд энэ дээр одоо шарсан өндөг мөндөг юу гэдгийг бид нар өглөөний цай бүх юм дээр хожж болно. Яагаад гэвэл маш эрүүл хоол болчихж байгаа. За тэгээ уугур бэмбэн өөрөө маш гоё нэмгэн мөртлөө гоё сэвсгэр өгдөг учраас бид нар тийм тэр одоо юу гэдэг нүүрс усны хэрэглээ ихснэ гэж юусоо байхгүй. Илүү харин бага мөртлөө гоё ногоо их болж байна гэсэн. За одоо яах вэ? Мэдээж эрдэн шиг бол нэг айхтар шараадах шаардлага байхгүй. За галаа онтруулаа. За надад бол их гоё тийм одоо юу гэдэг нэг юм гятад метод зугаалж яхад их гоё тийм хуураг үзтэй махта хуургнууд яг тэр шиг одоо үнэр амт үнэртэж байна. За ингээд бидний нөгөө гоё юм ногоотоо доороо гоё шоржгинсан одоо юм далан давхар гэдэг шиг маш олон үетэй юм амбиртаа ийм гоё хоол болж байгаа. За тэгээ энийг бид нар яах вэ гэхээр хамгийн сүүлд нь хатаасан саримс одоо юу гэдэг та нар өөрсдийнхээ дуртай амтлагчдыг хийж болно. Би бол энэ хатаасан саримстай ингээд маш гоё амттай болдог. За ингээд энэ хоол бол миний яарсан сандарсан үед нэг 5-10 минутын хоол болчихж байгаа. За тэгээд найс нөхдөөдсөн олон хоол хийж байгаа. Хажуугаар нь бас ийм гоё зууш муу шийж болно. Тэгээ энийг одоо бид нар яаж идэх вэ гэхээр миний хувьд сайхан угалж агаад шууд ингээд идчих болно. За дээрээс нь цүцгийгээр амтлаад идчих болно. Ямар л ямар одоо хоолн дээр зогцсон. Тэгээ энэ жорыг бас та бүхэн Аз маягийн хоол идэх дуртай найзуудыг хийж өгөөрэй. Баярлалаа. За тэгээ уугур бингийн 1000 жор QR-ыг уншаад өөрсдийнхээ санаанд оромгүй гоё жоруудыг та бүхэн энэ дотроос нь аваад хийх боломжтой шүү. Баярлалаа.